Мэргэжлийн боловсролын олон улсын академи. Таны мөрөөдөлдөн хүрэх хаалгыг бид нээж өгнө. Анх эссеийг сонгосон шалтгаан нь болохоор ээжийнхэн шахалтаар л орж лээсэн л да. Гэхдээ айгүй зөв сонголт болсон гэж боддог л да. Яагаад тэгэхээр эссеэр сурснаар би Мэхлэн бодох бүртгэлийн үндэс болон менежментийн талаар айгүй маш олон багцлсан сургалтуудтай болохоор илүү гүн гүнзгий ойлгож хооронд нь эвцэлтүүлж ойлгож чадсан болгоо. Тэгээд эссеийг болохоор англиар ихэнх хичээл нь бүгд ордог. Тэгээд тэр нь миний англи хэлийг цаашдаа өргөжүүлж ингээд хөгжүүлэхэд маш сайн хөв нэмэр болсон. SSA гэдэг нь болохоор 3 үе шаттай. Нэг нь эхнийх нь болохоор fundamentals, тэгээд skills level, тэгээд professional level гэдэг. Монголд болохоор бид нар манай ангийнхан болон би fundamental маш мундаг багш нараар сайн заалгаж авсан. Тэгээд skills level болон professional level-ээ Лондонд явж сурсан. Skills level гэдэг нь болохоор яг corporate structure болон reporting нь яаж болдгийг тэр талаар суралцаа. Тэгээд professional level нь болохоор бүр үнцгийг судлаад audit гэж юу гэдэг, audit яг хэрхэн хийдیں, хэрхэн opinion гаргадیں тэр бүрийг судлаа зааж өгдөг. SSA-г дуусгаснаар дэлхийн хамгийн дөрвөн шилдэг компани болох аудитын компани болох Big 4 PwC-д орох боломж надад нэгдсэн. Тэгээд Big 4-т орсноор Монголын томоохон компаниуд дээр гарах боломж олцсон. Тэгээд тэдний бизнес яаж үйл ажиллагаа болдог тэрийг сайн ойлгож болон илүү их хүмүүсттэй танилцж миний networking илүү сайжирсан. Монгол сурдаг байхад манай сургууль BBP гэдэг publishing номнуудыг ашигладаг байсан. Тэр нь болохоор premium publisher байсан. Айгүй найдвартай, оновчтой болон ойр орхон шинжилдэг доторх контент. Тэгээд шалгалт өгөхөд айгүй тусламжтай байсан. Шал хэрэггүй баахан тест бүглээд байхгүй яг хэрэгтэй гэсэн зүйлүүдээ л авч үлдээл тэгээд тэрийг яг давтаж бэлддэг байсан. Таны мөрөөдөлдөн хүрэх хаалгыг бид нээж өгнө. Мэргэжлийн боловсролын олон улсын академи.